За манай монголчууд сүүлийн үед гадаад улс руу янз бүрийн зорилгоор урт богино хугацаагаар их аялдаг, зорчдог болсон. Зарим иргэд маань мэдээлэл ойлголт дутмагаас болж зардал чирэгдэл болж очисон улс руугаа нэвтэрч чадахгүй буцах, багагүй хэмжээний мөнгө төгрөгөөр авсан эд зүйлээ хураалгах, нэмээд торгуулах гэх мэт олон асуудалтай хил дээр тулгардаг. Тэгэхээр хүн бүр энэ талаар анхаарах сэдвийн нэг болов гэж бодож байна. Альва нэгэн гадаад улс руу явах нь гоё сайхан боловч онгоцноос буумагц таныг найз нөхөд амраг садан бизнес түнш тухайн улсын зочломтой зан таныг угтаж авдаггүй. Таныг харин хамгийн түрүүнд хил гайлын шалганы ажилтаа офицерууд угтаж бичиг баримт ачаа тийшиг тань маш нарийн шалгадаг. За олон юм уршилгүй Америкийн нэгдсэн улсын хилээр нэвтрэх үед тохиолдсон нэг тохиолдлыг манайханд сургамжтай мэдвэштэй болов гэд хүргэж байна. Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Детройт хотын онгоцны буудалд буусан Нигер улсын хоёр иргэнийг хилийн шалганы офицерууд нэмж шалгахаар болжээ. Учир нь энэ хоёр иргэн визний болон ачаа тийшийн зөрчилгүй боловч зорчин ирж байгаа зорилгыг нь нэгтлэн тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Хоёр ямар хугацаатай, ямар зорилгоор ирж байгаа вэ? Өмнө нь Америкийн нэгдсэн улсад ирж байсан уу? 2-7 хоногийн хугацаатай хамаатныхаа ахынд зочилж байгаа. Би өмнө нь ирж байсан. Харин найз бүсгүй маань анх удаа Америкт ирж байна. Бүсгүй та жирэмсэн бололтой. Хэдэн сартай байна? 4-7 хоног. Бишээ 16 хоногтай. Та хоёр аялалдаа зарцуулахаар хэдэн доллартай ирсэн бэ? Нийт бараг $16,000. Хэрв $10,000-оос дээш мөнгөтэй ирж байгаа бол та энэ декларац дээр заавал мэдүүлэх ёстой байсан. Та хоёрын ачаа тийшийг дахин шалгах хэрэгтэй байна. Жирэмсэн хүн удаан хугацааны онгоцны аялалд явхад эмчээс заавал бичиг өгдөг. Тэр бичиг байна уу? Үзэх хэрэгтэй байна. Та надад 16-7 хоногтой гэж хэлсэн. Гэтэл эмчийн бичиг таныг 25-7 хоногтой гэсэн байна. Яагаад таны хэлсэн болон эмчийн бичиг хоёр зөрөөд байгааг тайлбарлаж өгнө үү? Та худлаа яриад байна уу? Эмч яг уу 25-7 хоногтой гэж байгаа боловч би өөрөө 14-өөс 16-7 хоногтой гэж бодож байгаамаа. Тэгэхээр ийм байна. Америкийн нэгдсэн улсад аялаж зорчин явж байхдаа амарчиж хүүхдэд төрүүлж болно. Асуудалгүй. Гэвч та эмнэлгийн төлбөр төлөх хэрэгтэй болно. Таны төлбөрийг хариуцах ямар нэгэн эрүүл мэндийн даатгал танд байгаа юу? Ямар ч даатгал байхгүй. За хэдүүлээ шудраг байцгаая. Та зөвхөн үннээ хэлнэ үү? Би танаас маш ойлгомжтой асууя. Та хүүхдэд төрүүлэх зорилгоор ирсэн үү? Жирэмсэн бүсгүй хариулсангүй. За энэ хоёр зорчигчийг нарийн шалгахад энэ хоёрт нийт $5,000 байсан. Үүнийг бол хангалтгүй мөнгө гэж үзсэн байна. Мөн энэ жирэмсэн бүсгүйг 16 биш 24-7 хоногтой мөн хамаатны да зочлох гэж биш хүүхдэд төрүүлэх зорилгоор ирсэн гэж хилийн шалганыхан үзжээ. Ингээд харамсалтай нь уг жирэмсэн бүсгүйг хилээр нэвтрүүлэлгүй нутаг буцаасан байна. Хилээр нэвтрүүлэлгүй буцаасан шалтгааныг нь зорилгоо худал мэдүүлсэн, аяллийн хугацаанд гарах зардлаа хариуцах санхүүгийн чадамжгүй гэж ойлгож болох нэ. 2020 онд 40 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийг хилээр нэвтрэхээс татгалзаж буцаасан мэдээ байна лээ. Тэгэхээр ийм кейс их биш ч бас цөөнгөө тохиолддог юм байна. Иймэрхүү байдлаар тухайн улс оронд хүүхдэд төрүүлж иргэншлийг нь авах зорилготой аяллаа шугамар жирэмсэн эрхийг birth tourism гэж нэрлэдэг бөгөөд тухайн улсад хүүхдэд төрүүлж иргэн нь болгох, халамж хөнгөлөлтөд хамрагдах, аав ээж ах дүү нь байнгын визтэй болох гэх мэт олон зүйлс дагалдан гарч ирдэг учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг нарийн шалгадаг юм байна. Энэ удаа Австрали улсын Мельбурн хотын олон улсын онгоцны буудлын хил гайлын шалган дээр тохиолдсон хоёр кейсийг бидэнд сургамжтай мэдвэштэй болов гэж орууллаа. Австрали улс нь өөрөө бие даасан төв улс. Байгалийн болон амьтны бүлгийн өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий бүхэл бүтэн төв учраас хилээр нэвтэрч буй гар тээш ачаа барааг маш нарийн шалгадаг. Хилийн нэвтрэх цэгүүд дээр маш том biosecurity and border controlтой энэ манайхаар одоо хилийн 20 цэрийн хяналтын алба маягийн байгууллага юм уу да. Австрали улс нь байгалийн болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд маш нарийн хяналт тавьдаг. За ер нь бол хувь хүний гар тээшэндээ авчирсан байгалийн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг бол шууд хурааж авч устган нэмээд дээр нь торгодог байгаа. Үүнээс гадна мэдээж бичиг баримт болон паспорт дээр дарагдсан визийг нарийн шалгаж шаардлагатай гэж үзсэн зорчигчоос нэмэлтээр байцаалт авдаг. Ирэх гэж байгаа гэсэн учраас тэдэнтэй уулзах гэж буцаад ирсэн. Яг одоо танд 500 австрал доллар л байгаа юм байна. Танд ямар нэгэн кредит карт байгаа юу? Байхгүй. Тэгэхээр танд тийм ч хангалттай мөнгө байх юм. Би энд ажил хийх гэж ирээгүй шүү дээ. Таны гар утсыг шалгахад анхаарал татах мессежүүд гарч ирээд байна л да. Жишээ нь надад мөнгө хэрэгтэй байна. Надад ажил хэрэгтэй байна. Ажил өгч
олж өгч туслаач. Танд ажил байхгүй биз? Танд ямар нэгэн тайлбар байна уу? Окей. Энэ бол Тэгэхээр та ажил хийх талаар бодож байсан байх нэ? би эхэндээ ажил хий гэж бодсон ч эн чин хууль бос шүү дээ гэд байсан л доо. Наад чинь зүгээр л тэрхэн зур бодогцсон бодлоо хүнээс асуусан юм. Тэгэхээр та ганцхан сарын өмнө ажил хийхээр бодож төлөвлөн хүнээс ажил асууж байсан юм байна. Яг одоо бол ажил хийх бодлого байгаа юм байна гэж таныг ойлголоо. Надад таныг үнэхээр аялал жуулчлалын зорилгоор ирсэн гэдэгт итгэхэд эргэлзээ төрөөд байна л да. Таны өгсөн мэдээллээс үндэслээд бид таныг хилээр нэвтрүүлэх, мөн цаашлаад За бид таны мэдээллийг нухацтай ярилцаад танд олгосон Австралийн визийг харамсалтай нь цуцлахаар боллоо. Таны виз цуцлагдсанаар та цагаачлалд хамрагдах эрхгүй мөн Яагаад ингэж байгаа юм бэ? Би яг яасан? Ойлгохгүй байна. Яагаад? та ажиллах зөвшөөрлгүй аялын визээр ирсэн хэдий ч ажил хөдөлмөр эрхэлсэн. Мөн зардлуудаа хариуцах хангалттай мөнгөгүй учраас. Та нар намайг яг ажил хийсэн гэдгийг яаж батлаад байгаа? Баримт чинь байна уу? Бид батлах албагүй бас баримт үзүүлэгч албагүй. Одоо бид таныг нутаг буцаах онгоцны суудал хайж олох хүртэл та эндээ төрүүлтэнэ. Үгүй одоо шинэ нэг надтай хамт миний түрээсийн байр руу очиод эд зүйлсээ цүнхэж баглаж авах боломж олгооч дээ. Уучлаарай. Бид ингэх боломжгүй. Таныг эндээс гаргахгүй. Та найз нөхөдтэй хэлээд авчруулж болно. Энэ бүсгүй маргааш өдөр нь Хорват руу буцсан бөгөөд Австрали улс руу 3 жил нэвтрэх хэрэггүй болжээ. Сайн байна уу та? Тэгэхээр та декларац мэдүүлэхдээ надад ямар ч махан бүтээгдэхүүн нугасны мах байхгүй гэдгийг мэдэгдэж түүнийг батлан гарын үсэг зурсан байна шүү дээ. Худал мэдүүлэг бөглөж 20-та бараа оруулж ирж байгаа учраас та $340 торгуул төлөх болно. Гүй харин би цүнхэнд маань нугасны мах байсныг мартчихжээ. Уучлаарай. Аялын туршид та өөрийнхөө цүнх ачаа тэшиг бүрэн хариуцах үүрэгтэй. Мартчихжээ гэдэг бол таныг уучлж өнгөрөх шалтгаан биш. Энд ямар ч ганц удаа анх удаа байхгүй. Тэгэхээр та торгуулаа төлж байж хилээр нэвтрэх болно. За ингээд энэ хятад оюутан залуу хэнэггүй хайн ганцнаар $340 торгуул төлжээ. За тэгэхээр хол гадны улс руу зорж нисэхдээ хилээр юу авч орж болох, юу авч орж болохгүй тухай мэдээлэл сайтай байхгүй бол эд зүйлсээ хураалгах, нэмээд торгуулах асуудалтай тулгардаг байна шүү. Ер нь манайхан энэ тал дээр жаахан дөрмийн бус тоглолт хийгээд байгаа анзаарэгддэг. Ганц нэг удаагийн тохиолдлоор хилээр хориотой зүйл оруулж ирж чадсныгаа зүгээр л юм байна, болдог юм байна лээ штэ гэж бусаддаа буруу мэдээлэл түгээх, тэрийг сэргэлэн мундаг гэж эндүрэх дахин давтан үйлдэх нь цаашдаа Монгол улсын маань нэр хүндэд нөлөөлөх, Монгол зорчигчид хууль дүрэн биелүүлдэггүй бүдүүлэг гэсэн ойлголтыг гадны улсын хил гайлын шалганы ажилтнууд Америк нэгдсэн улсын Чикаго хотын Охайо олон улсын онгоцны буудлын гайлын ажилтнууд монголчуудыг маш сайн мэддэг болсон байна лээ. Цаасан дээр мах гэж монголоор бичсэн, бүр мах гэдэг үгийг цээжилсэн, монголоор мах гэд цүнх тээш рүү заах жишээний. Бүр манайхны үйлдвэрийн савлгаатай талын Монгол гэх мэт борцтой гоймтой хоолны бэлтцийг гайлын ажилтнууд цүнхнээс гаргаж ирж задлаад доторх жоохон боодолтой борцыг нь сугалж авч хаяад гойминг нь эргүүлж өгч байна гэсэн шүү. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот дахь Джон Кеннеди нэрэмжит олон улсын онгоцны буудал. За энэ Нигер улсын иргэн Өмнөд Африкийн бүгд найрамд тулсаар дамжин анх удаа Америк нэгдсэн улсад ирсэн байна. Уг Нигер улсын иргэн нь хурманд өргөдөн оролцохоор 7 хоногийн хугацаанд ирсэн юм байна. За ингээд байцаалт юм шиг асуултууд эхэлдэг. Таны өргөдөж ирсэн хурим яг хэдэнд вэ? 7 дугаар сарын 25-нд. Та яг хизээ нислэгийн билет авсан бэ? Би виза яг авахаас өмнө л авсан. За та яг хизээ авснаа хэлвэл сайн байна. Наад билет дээр чи бичээтэй байгаа да. За би тэрийг харж байна л да. Би танаас өөрөөс чинь асуугаад байгаа юм аа. Хэрэг 2 бол 2, 7 бол 7 хоногийн өмнө гэж хэлчих. 1 сарын өмнө авсан. За иймэрхүү яриа өрнөсний дараа хилийн шалганы ажилтан түүнийг дахин нарийн шалгах шаардлагатай гэж үзжээ.
За таны цүнхнээс олон төрлийн ажил мэргэжлийн сертификатууд үнэмлэхүүд гарч ирлээ л дээ. Энэ одоо ямар учиртай юм бэ? Хормонд оролцоход энэ бүх сертификатууд хэрэгтэй гэж юу? Энэ дамжиж ирсэн Өмнөд Африкийн улс маш олон төрлийн бичиг баримт шаарддаг. Паспортоос гадна энэ бол би юмаа гэдгээ баталж чадах, аль болох олон баталгаа үзүүлэх нь хил дээр гацхгүй цаашаа нислэгээ үргэлжлүүлэх боломжийг өгдөг юм аа. Тийм учраас би өөрийнхөө нэртэй үзүүлж харуулж болох бүх зүйлсээ аваад яваа маань энэ. Таныг арай өөр зорилгоор энэ олон сертификатуудыг авч яваа гэж хард төрөд байх юм. Та өмнө нь хэлэхгүй мүү? Би түрүүн хэлсэн шүү дээ. Өмнөд Африкийн хил дээр л ашиглах зорилгоор энэ бичиг цааснуудыг авч яваа гэж. За та эндээ төр хүлээж бай да. Бидэнд тодруулж асуух хэд хэдэн зүйл байна. Хилийн шалганы офицерууд зорчигчийн хэлсэн сүм рүү залгаж ирсэн байна. За тэгэхээр 7 дугаар сарын 25-нд танаас өмнөөр ямар нэгэн хорин болохгүй гэдгийг та баталж байна уу? Тийм ээ, 25-нд манаас өмнөөр ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй байна. За баярлалаа мэдээлэл өгсөнд. За залуу минь, чиний хэлсэн сүмд 25-нд ямар ч хормын үйл ажиллагаа явагдахгүй гэж байна да. Үгүй би үеэл дүүгийнхээ өгсөн мэдээллийг л би танарт хэллээ. Өөр надад одоогоор мэдэх зүйл алга. Энэ үед хормондоо өрсөн үеэл дүүтэй нь холбогдож доорх хариуг авчээ. Та хэн гэдэг хүмүүсийг хормондоо өрсөн бэ? Нэрүүдийг хэлнэ үү? Зөв. Тэгэхээр та 25-нд болох хормынхаа ёслолын сүмийг өөрчилсөн гэсэн үг үү? Ойлгомжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Мөн захиалга өгсөн зочид буудалтай нь холбогдсон бөгөөд захиалга нь төлбөрөөр баталгаажсан болохыг хилийн шалганыхан мэдэж авчээ. Ийхүү уг залуу үеэлийнхээ хормонд ирсэн нь батлагдаж хилээр саадгүй дотогш нэвтэрсэн байна. Тэгэхээр хэрв танд иймэрхүү зүйл хил дээр тохиолдвол сандрах огт хэрэггүй. Мөн уурлаж уцаарлан сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх нь бүрч хэрэггүй. Хилийн шалганыхан ажиллаа хийж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Таны ачаанд хориотой хууль бус бараа таваар байхгүй. Та өөрөө хууль зөрчөөгүй тул айд сандрах хэрэггүй. Зөвхөн асуултуудад нь дэлгэрэнгүй хариулаад хэсэг хугацаанд хүлээхэд болно. Хэсэг хугацаа гэдэг нь зарим тохиолдолд бүтэн өдөрч байх боломжтой бөгөөд энэ нь таны өгсөн мэдээллээс их шалтгаалдаг юм байна. За дараагийн кейсээ Австралийн Мельбурн хотын олон улсын онгоцны буудлын дээр энэхүү хэрэг гарчээ. Нигер болон Зааны ясын эрэг гэсэн Африкийн улсуудаар дамжин ирсэн Япон улсын иргэн энэ бүсгүйг хилийн шалганыхан саатуулжээ. Уг зорчигч нь жирэмсэн бөгөөд гар тэшийг нь хэд хэд удаа X-ray шалгах төхөөрөмжөөр шалгахад с жиг бүхий зүйлс анзаарэгдсэн байна. Гар тэшнээс арчтас авч шинжлүүлэхэд хар тамхины төрлийн бодис илэрсэн байдаг. Австралид ирсэн зорилго нь тодорхойгүй, аяллаа ямар нэгэн төлөвлөгөө байхгүй энэ жирэмсэн Япон бүсгүйгийн цүнхний дотор хан болон хатуулах хэсгүүдийг багжаар задлж үзэхэд цагаан нунтаг асгарсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр уг нунтаг нь мансууруулах өндөр үйлчлэлтэй хар тамхи болгон тогтоогджээ. Түүний цүнхэнд нийт 1.6 кг метамфетамин гэдэг хар тамхи байсан бөгөөд хар захын үнэлгээ нь 2.3 сая австрал доллартай тэнцэх юм байна. Ингээд тээвэрлэж явсан Япон улсын иргэн эмэгтэй 6 жилийн ял авчээ. Тун харамсалтай. Таамаглахад уг бүсгүй Африкийн хар тамхи борлуулагчдын өрхөнд орж Японы паспорт, виз шаардахгүйгээр маш олон орноор нэвтэрч болдгийг цаадуулан ашиглан энэхүү хар тамхи тээвэрлэгчээ болгож золионд гаргасан бололтой. Сүүлийн үед онлайн интернет харилцаа төрөл бүрээр хөгжснөөр иймэрхүү хэргийн тохиолдлууд улам ихсэж санхүүгийн асуудалд орсон болон гинэн итгэмтгий эсвэл ганцаарцсан нэгнийг ашиглан контрабандын хэргийн тээвэрлэгчээ болгон сонгож ашиглаад хайдаг байна. За тэгээд гадаад улс руу явахдаа хүний ачаа цүнх авахаасаа зайлс хийж
үнэхээр авах шаардлагатай бол задлж үзэж байгаарай. Бас аян зам танилцсан хэн нэгний ачааг саймшран туслах гээд хилээр барьж гарах огт хэрэггүй байдаг шүү гэдгийг нэг санацхад илүүдэхгүй байхаа. Австрали улс Сидней хотын олон улсын онгоцны буудал. Хилийн цагаачлалын албаны ажилтан с жигтэй паспорт бүхий Румын улсын иргэнийг саатуулжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч паспортыг нь шалгахаар тусгай ярилцлагын өрөөнд түүнийг оруулав. Та өмнө нь Австралид ирж байсан уу? Тийм ээ, ирж байсан. Канадын паспортоор ирж байсан юм байна. Румыны паспортоор ирж байгаагүй бололтой. Румыны паспорт дээр маань Австралийн виз байхгүй болохоор Румыны паспортоор ирж байгаагүй. Зөв. Та ямар зорилгоор ирсэн бэлээ? Боксing тэмцээн зохион байгуулах талаар уулзалт хийхээр ирж байгаа юм аа. Таныг саатуулж байгаа гол шалтгаан бол таны паспорт ганц нэг хэсэг газартаа гэмтсэн байна л да. Яг нь хүмүүс паспортаа санаандгүйгээр гэмтээдэг. Гэхдээ энэ арай л өөр байна. Энэ нэг нь таны паспортоор оролцсон юм шиг санагдлаа. Уг Румын залуу ямар нэгэн ил мэдэгдэхүйц сэтгэл хөдлөлөө гаргах, илүү хөдөлгөөн хийж, сул үг өгүүлбэр ярихгүй байсан хэдий ч шалганы ажилтан түүнийг нэлээд сандралтай байгааг ажигласан байна. Мөн түүний Канада паспорт нэлээд с жигтэй байгааг баталгаажуулахын тулд мэрэгжлийн шинжээчид хандгаар болжээ. Энэхүү шинжээч нь паспортын үндсэн нууцлалуудыг шалгахаас гадна үсэг шивсэн байдал, наалт, цавуу, хуудаснуудыг холбосон үдээс, тамганы дардас гээд олон зүйлийг нарийн шалгадаг юм байна. Шинжээчийн нарийн шалгасны дараа паспортны зурагны орчмоос өмнө нь өөр зураг байсан байх магадлалтай энгийнүүдээр харагдахгүй мөр олжээ. Бас паспортны хуудсыг нь сольж хуурамч хуудас залгахдаа гар аргаар зүссэн болохыг нь олж илрүүлжээ. Мөн паспорт дээрх гарын үсэг, онгоцонд бөглсөн декларац дээрх гарын үсэг хоёр төсгүй өөр байгаа нь энгийнүүдээр ялгагдаж харагдахаар байв. Ийхүү уг залуугийн паспортод засвар орсон, визтэй хуудас залгасан нь баригдсан байна. За ингээд Румын залууг хилээр нэвтрүүлэлгүй ирсэн газар болох Румыны Бухарест хот руу буцаахаар болжээ. Мэдээж засвар орж хуудас залгаж зассан Канада паспортыг нь хураан авч төр бичиг баримт өгсөн байна. Энэ тохиолдолд Австрали улс ямар нэгэн ял шийтгэл оногдуулдаггүй юм байна. Харин хилээр нэвтрүүлж онгоцон суулгасан улс нь өөрсдийн хуулиар шийтгэж хариуцлага тооцох ёстой юм байна. За дараагийн кейс рүүгээ оръё. Энэ хятад улсын иргэн хилийн шалган дээр паспортоо шалгуулах үедээ с жигтэй санагдаж тусгай ярилцлагын өрөөнд дуудагджээ. Хэрвээ англи хэлгүй хэл нэвтрэлцэж чадахгүй тохиолдолд орчуулагчийг уцаар оролцуулан хэлмэрчлүүлдэг юм байна. Та хаанаас хизээ энэ өөрийнхөө паспортыг авснаа хэлж өгөөч. Яг үннийг хэлэхэд би хэлж мэдэхгүй байна л да. Учир нь манай эхнэр энэ паспортыг надад өгсөн юм. Би түүнээс энэ талаар асуугаагүй л дээ. Та паспорт авах гэж анкет бөглсөн биз дээ. Үгүй, би ямар нэгэн зүйл бөглөөгүй. Эхнэр чинь хэн нэгнээс энэ паспортыг худалдаж авсан юм болов уу? Би мэдэхгүй байна уу. Тэгэхээр ийм байна Ноёнли. Таны гадаад паспортыг бид хуурамч гэж үзэж байна. Тэгэхээр таны хинбэ гэдэг асуулт бидэнд гарч ирж байна. Та хуурамч паспортынхаа талаар бидэнд мэдэх зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Мөн таныг бид хий гэж дуудах эсгэж мэдэхгүй байна. Надад үнэхээр мэдэх хэлэх зүйл огталгүй. Манай эхнэр л энэ паспортыг өгсөн. Хилийн шалганы ажилчид уг хятад иргэний паспортыг олон янзаар нарийн шалгаад хуурамч паспорт гэдгийг нь баталгаажуулсан байна. Мөн зочид буудлынхаа захиалга өгсөн хуудсыг хэвлэж авсныхаа дараа захиалгаа цуцалсан болохыг олж тогтоожээ. Мэдээж энэхүү шалгах, мэдээлэл цуглуулах ажил нь багагүй хугацаа шаарддаг байна. Танд үнэнээ хэлэх сүүлийн боломжийг олгоё. Хуурамч паспортоор хэл нэвтрэх оролдлого нь өндөр хариуцлагатай шүү. Таныг асуудлыг өндрүүлэхгүй байхыг хүсье. За, би үнэнээ хэлье. Миний паспорт хуурамч өө. Би буцаад хятад руугаа явж болох уу? Би зүгээр л хармаар байна.
Ийхүү хуурамч пассворттой гэдгээ мэдэж байсан мөн түүнийгээ хүлээн зөвшөөрсөн хятадын иргэнийг тэр даруй буцаасан бөгөөд хятад улсын хуулиар хуурамч бичиг баримт худалдан авсан, ашигласан, түүгээрээ хилд авсан гэх мэт хэд хэдэн зүйл заалтаар хариуцлага хүлээх боломжтой юм байна. За тэгэхээр пассвортыг хэлийн шалганыхан хэрхэн нарийн маш сайн шалгадгийг үздэсгэлээ. Иймд ямар ч бичиг баримтыг, ялангуяа гадаад пассвортыг танил тал сүлжээгээр мөнгө төлөөд хизээж битгий авч байгаарай. Магадгүй виз хүссэн улсын элчингийнхэн хуурамч бичиг баримтыг нарийн сайн ялгахгүй виз олгосон байх тохиолдол мэрсэр гарч болох хэдий ч хил дээр эсвэл дараагийн улсын хэлийн шалган дээр баригддаг байх нэ. Бас паспорт дээр чинь виз даруулаад өгье. Виз авч өгч чадна гэсэн яриаг хизээж битгий хүлээн зөвшөөрч байгаарай. Энэ бүхэн таныг санхүү болон алт шиг цаг хугацаагаараа хохирохгүй байх эрсдлийг хаах юм шүү. Соёлтой, аюулгүй, хариуцлагатай аялцгаая. Цугт маань subscribe дарж, лайк, share хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.